За өглөөний мэнд хүргэе. 9 сарын 28-ны өдрийнхөө өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд номын хэсгээс та бүхэндээ уншиж өгье. За өнөөдрийн ишлэлдэр маань Рам номын 12 дугаар бүлгийн 21 дээр гардаг. Мууд бүү дээд, мууг харин сайнаар дийл гэсэн ишлэл гарсан байна. За энэ ишлэлийг Бурханы сүнсээр биш, жирийн нэгэн хүн бичсэн бол хиндэж бүү дийлд хариуг нь заавал үг гэж хэлэх байсан байх. ертөнц хариуг нь өгөх хөшөө авах тухай боддог. Харин Христийн сургууль бидэнд огт өөр хичээл заадаг юм. Бид өөрсдөө мууд эзэмдүүлж болохгүй, харин мууг ялахын тулд сайныг үлдэх ёстой. Асиз хотын Францискогийн түүхийг сонсвол бидэнд энэ сэдвээр эрүүл зөв бодол төрөх байх. Франциско баг байхдаа гэрийнхээ ойролцоо тоглож байлаа. Тэгэд чанга хашгирахаар цураа гарч байгааг анзаарчээ. Тэрээр анх удаа цурайг сонссон нь тэр аж. Тиймээс түүнийг туршиж эхлэв. Франциско чангаар би чамайг үзий ядаж байна гэж хашгирахад өөдөөс нь би чамайг үзий ядаж байна гэж цурайтлаа. Дууга улам чангаруулад би чамайг үзий ядаж байна гэж хашгирахад цурай өөдөөс нь бүр чангаар би чамайг үзий ядаж байна гэж дуугарав. 3 дахь удаага хамаг чадлаараа би чамайг үзэн ядаж байна гэж хашгиртал мөн л тийм чанга дуугаар би чамайг үзэн ядаж байна гэх хариу ирлээ. Франциско гэр рүүгээ зугтааж гэртээ ирээд муухай ашиглаж эхлэв. Ээж нь түүнээс "Хүү минь яагаа вэ?" хэмээн асуухад "Тэнд нэг хүүхэд намайг үзэн ядаад байна" гэж хариулв. Ээж нь хэсэг зур бодол хийснэ. "Яах ёстойг чинь би хэлж өгье. Чи гадагшаа гараад тэрхүүд хайртай гэд хэлээд үзтээ" гэв. Хүү гадагш гараад би чамд хайртай гэж хашгирлаа. Өөдөөс нь бас би чамд хайртай хэмээн цурайтлаа. Илүү чангаар би чамд хайртай гэж хашгиртал өөдөөс нь бас би чамд хайртай гэх хариу ирлээ. 3 дахь удаага чин сэтгэлээсээ би чамд хайртай гэж ойролтол яг адилхан үг түүнд сонсдог. Энэ бүхнийг бичиж байх үед дэлхийд даяар хүмүүс би чамайг үзэн ядаж байна гэж хашгиралцаар байгаа. Тэгсэн атлаа яагаад энэ их асуудал гараад байгаа юм бэ гэж гайхширцгаадаг. Нэг үндэстэн нөгөөгөө үзэн ядаж хөршүүд биеийнхээ араас хашгирч гэр бүлүүд хэрүүл маргаанаар суйрцгэж байна. Тэд бузар мууд дийлдэж байгаа нь тэр. Учир нь үзэн ядалтыг төрүүлдэг. Үзэн ядалтын хариуд хайрыг үзүүлэх аваас бузар мууг сайнаар дийлэх болно. Хайр нь хайрыг төрүүлдгийг тэгэхэд тэд олж харна. Гартаа атгсан үрээ гаргаж ирээд сайтар үз. Хайрыг таривал хайрыг ураад, хорслыг таривал хорсол ургана. За өнөөдрийнхөө хэсгийг хамт уншиж сонссон та бүхэнд баярлалаа. Өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. Баяртай. За өглөөний мэнд хүргэе. 9 сарын 28-ны өдрийнхөө өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд номын хэсгээс та бүхэндээ уншиж өгье. За өнөөдрийн ишлэлдэр маань Рам номын 12 дугаар бүлгийн 21 дээр гардаг. Мууд бүү дээд, мууг харин сайнаар дийл гэсэн ишлэл гарсан байна.